Сайн байцгаана уу? Podcast with Санжаагийн маань 2 дугаар үйлрэл эхэлж байна. Удаан хугацаанд завсарлын эцэст бид нэр 2 дахь үйлрэлээ эхлэх гэж байна. Гэхдээ энэ үйлрэлийг бид бас маш олон сэдвийн талаар ярилцахаар төлөвлөсөн байгаа. Тийм болохоор та бүхэн манай подкасттай хамт байгаарай. Тэгээд 2 дугаар сесны оршил дугаар болох сүүлийн үеийн эрүүл мэндийн болон сонирхолтой фактуудыг ярьдаг дугаараа та бүхэнд өнөөдөр хүргэх гэж байна. Та бүхэн тоглон сууж үзнэ үү? Podcast with Санжаагийн хамтрагч Экосус 8.5 pH-тай Экос зөөлөн ус нь байгалийн гаралтай хужирыг ашиглан шүтлэгжүүлж Монгол хүний амьдралын маяг хоолтон тохируулан үйлдвэрлэн гаргадаг зөөлөн шүтлэг ус юм. Экос эрүүл амьдралын ус. Podcast with Санжаагийн хамтрагч үндэсний дээдлийн албан ёсны аппликейшн Toki. Та Toki аппликейшны entertainment хэсгээс Delete гэсэн хэсэг рүү орж үндэсний дээдлийн тоглолтын хуваар болон билетийг худалдаа авах боломжтой. Мөн дээрээс нь өөрийн дэмждэг баг болон тоглогчийн статистик үзүүлэлтүүдийг тухайн мөч бүрт нь харах боломжтой юм. Дээдлийн мэдээлэл бүрийг Toki аппликейшнээс бид аль хэдийн хавдрыг ялан дийлэх цаг нь ирсэн үү? Дөнгөж цаахын Солонгосын Korean Advanced Institute of Science Technology гэх томоохон институтийн эрдэмтдийн баг хавдрын эсүүдийг буцааж энгийн болгох аргыг нээж олжээ. Тэгвэл юун түрүүн та бүхэнд хавдар гэж яг юу юм бэ гэдгийг товчхон тайлбарлая. Хүний биеийн эрүүл эсүүд генетикийн өөрчлөлтөнд орж мутацлагдсанаар хэвийн хэмжээнээсээ маш олон тоогоор хяналтгүйгээр үржиж ойр хавьд байгаа энгийн эсүүдэд ажиллах хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгодог ийм эмгэг юм. Тэгвэл хүний биеийн бодисын солилцоо маш олон уургийн хоорондын харилцаагаар явагддаг. Энэ бүх харилцаанууд нь ямарваа нэгэн тохиогоор удирддаг. Тэгвэл энэхүү энгийн эсүүдийг хавдрын болгох тэрхүү тохиоллыг гэрлийн унтраалах шиг буцааж, асааж унтраадаг шиг буцааж энгийн эс болгох тэр аргыг эрдэмтэд нээж олсон байна. Энэхүү аргаараа тэд бүдүүн гидсний хорт хавдрын эсүүдийг энгийн эс болгож амжилттай үр дүнгээ авч чадсан юм байна. Гэхдээ мэдээж энэхүү шинэ олдож байгаа онцлогооны болон эмчилгээний аргууд нь зах зээлд нэвтрэлтэй маш олон шалгуурыг давдаг. Тийм учраас яг бидний амьдралд нэвтэрж орж ирэхэд бас бага хугацаа шаарддаг баг. Мөн дээрээс нь өөр төрлийн хавдар бол өөрийн гэсэн механизм үйл ажиллагаатай байдаг. Тийм учраас бүх төрлийн хавдрууд энэхүү аргуудыг одоогоор туршиж эхлэх болов гэсэн сайн мэдээ байна. Хүмүүсийн тусч болох хамгийн муухай өвчнүүдийн нэг гэж хүмүүс ярьдаг Альцгеймерийн өвчний эмчилгээ гэж бий юу? Одоогоор бидэнд мэдгдсэн ямар нэгэн эмчилгээ байхгүй, шалтгаан тодорхой энэхүү эмгэгийн талаар бас хэд хэдэн нааштай судалгааны үр дүн гарсан байна. Энэ юу вэ гэхлээр боолны өрөвсөлд их өртдөг хүмүүст Альцгеймер тус магадлал өндөр байна гэсэн иймэрхүү онлыг бол эрдэмтэд дэвшүүлдэг. Энэ яг батлагдсан биш ч гэсэн хоорондын холбоосыг энэ эрдэмтэд олж мэдсэн байна. Тэгэхээр бид нэр амны хөндийн эрүүл мэндээс ахиснаар бас нэг ч гэсэн өвчнөөс нэмээд үрдсэн сэргийх боломжтой байна. Бас нэг нааштай мэдээ гэх юм бол MRI аппаратаар Альцгеймерийг бидэнд хорон нөлөө өгөхөөс нь 10 жилийн өмнө онцлох боломжтой гэдэг сайн мэдээ гарсан байна. Өөрөөр хэлбэл тархинд гарч байгаа энэхүү бүтцийн өөрчлөлтүүдийг MRI-гийн тусламжтайгаар харснаар өвчнийг хүндрөхөөс нь өмнө бид нэр сэргийлэх, эмчилгээгээ эхлэх боломжтой болсон юм байна шүү. Экос эрүүл амьдралын ус. Сэтгэл готрол бол сэтгэлийн биш гидсний өвчин гэвэл итгэх үү? Хүний биеийн аз жаргалын гормон гэж нэрлэгдэх серотонин болон допамин гэх хоёр бодисын 90% нь бидний гидсэнд нийлэгддэг байна. Энийг хэн хийдэг вэ гэхээр бидний мэдих ашигтай бактери гэж нэрлэгддэг бидний гидсэнд байдаг энгийн бичил биетэнгүүд юм. Сүүлийн судалгаагаар хүний гидсэнд байгаа бичил биетэн сайн бактериудын тооцоо харин өрөвсөл үүсгдэг бактериудын тоо их хүмүүст сэтгэл готрол илүү өндөр байгааг судлаачид олж тогтоосон байна. Тэгэхээр энэхүү сэтгэл готрлыг
эмчлэх цор ганц шалтгаан болон цор ганц арга гэсэн үг биш. Гэхдээ бид нэр эзний эрүүл мэндэ сайн байлгаж чадах юм бол сэтгэл гутралаас сэргийлж болох нь байна. Тэгэхээр бид нэр сэтгэл гутралын эмчилгээг пробиотик буюу эзний бичил биетэнг дэмжих гэсэн ийм хоёр аргаар хавсран эмчлэх боломжтой болсон юм байна. Хаваршилт гэж юу вэ? За бид бүгдийн сайн мэддэг хаваршилт өрн цаг ирж гадаад улаахан болж яг сэтгэл санаа сэргэх энэ үед харамсалтай нь бид ноцоороод хэдэн цаг унтсан ч нойр ханахгүй амархан өвдөжгөөд бие нэг л солбогор байдаг. Энийг бид нэр хаваршилт гэж хэлдэг. Мөн дээрээс нь бидний сэтгэл санаа тогтворгүй болдог. Тэгвэл энэ бүхэн яагаад үүсдэг юм бэ? Энэ бүхэн манай хүйтэн урт өвөлтэй холбоотой. Өвлийн туршид хүйтэн байдаг манай Монгол шиг орнуудад хүмүүс өвлийн улиралд нэг гэрээсээ гараад байдгүй дандаа дотор орчин байдаг учраас хүчил төрөгчийг хангалттай авч чаддгүй. Мөн өвөл өдрийн урт богиносдог учраас хангалттай нарнаас Д витаминыг авч чаддгүй. За бид нэр шинэ ногоо, шинэ мах зэрэг, шимт хичээлээр баялаг хоолыг өвлийн улиралд бус төлөвлөлийг бодвол тарцсангүй бага иддэг учраас хоол тэжээлээс авах ёстой шимээ хангалттай авч чаддгүйс болоод бидний үйл ажиллагаа ялангуяа дархлаанд хамгийн чухал гэгддэг С болон Д витаминуудыг хангалттай авч чаддгүй зэрэгс болон хүний бие өвлийн улиралд маш их ачаалал авч ядардаг байна. Мөн дээрээс нь бид нар яг учиргүй өвдөөд хүн шинж тэмдэг өгөхгүй ч гэсэн бага зэргийн халдварыг байнга авч бидний бие тэдэнтэй өвлийн туршид бага хэмжээгээр тэмцэж тулалдаж байдаг ба энэ их урт хугацааны тэмцлийн дараа яг хавар болох үед хүний бие хамгийн туйлдаа хүртлээр ядардаг байна. Өөрөөр хэлбэл бидний дархлааны эсүүд ядарсан, бие маань ядарсан, шимт хичээл маань багасаад бие маань туйлдаа өрхийн үед яг бид нар энэ хүү сэтгэл санаа тогтворгүй болох, за амархан ядрах, нозоорох, за тэгээд жоохон таниад хүрэхэд хүнд өвдөх зэргийн шинж тэмдгүүд маань яг энэ шалтгаануудаас болж үүсдэг байна. Мөн дээрээс нь хаврын хуурай, хүйтэн ширүүн салхин хүний амьсгалын зам тэр дундаа хамар зайлгуурын чигшилтэй байдлыг нь алдагдуулж хуурайшуулдаг учраас энэ нь бас гадны халдвартай тэмцэх чадварыг нь бууруулдаг байна. За мөн газар гисэд цас хайсны дараа хөрсөнд байсан нэм бактериуд ил гарч бидний халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр энэ үед бид нар яаж эргээд ирж хүчээ нөхөж авахгүй гэхлээр тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэх нь байна. Шимт хичээлтэй хоолой, шинэ ногоогоо, шинэ жимсээ эргэлэх нь байна. За мэдээж хоол хүнснээс уургаа сайн авах нь байна. За хэрвээ үнэхээр шаардлагатай гэж үзэх юм бол нэмэлтээр амин дэмүүдийг хэрглэж тодорхой хяналтын доор яг шаардлагатай хэмжээнд нь хүртэл хэрглэж болох нь байна. Мэдээж гадаа дулаарж байгаа учраас агаар салхинд алхах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг энэ бүхэн таны эрч хүчээ буцааж авахд гол туслах хүчин зүйлүүд юм. Хөөмийгээр таныг эмчилнэ гэвэл та итгэх үү? Сүүлийн үед ангаах оны дэвшилтэд нээлтүүдийн нэг болсон хөгжмийн эмчилгээ гэж гарсан. Resonance frequency буюу тодорхой давтамжтай үйлдэлүүд нь хүний биеийн эсүүдийн мембраныг чичрүүлж ионы сувгуудыг нээж өгдөг байна. Энэ аргыг ашиглан хүний биеийн үрслийг буруулж эсүүдийг нөхөн төлжүүлдэг хэд хэдэн судалгааны үр дүн амжилттай гарсан юм байна. Манай Монголын маань уламжилт урлаг болох хөөми, төмөр хуур зэрэг тодорхой өрмөц давтамжтай иймэрхүү хөгжмүүдийг бас эрдэмтэд судалж эхэлсэн ба эдгээрийн үр дүн удахгүй бидний амьдралд орж ирэх баг. Тэгэхээр нүүдэлчин ардын маань энэ хүү уламжлалт урлаг соёлын маань өв маань зүгээр ч бас нэг гоо зүг талаас биш бас бидний амьдрал ч гэсэн бидний эрүүл байлгадаг нэг хүчин зүйл байсныг үгүйсгэхгүй юм байна. Бидний арьс наранд түлэгдэх үед маш ихээр хорсч өвдөн өрөвсөж улаадаг. Тэгвэл энэ бол бидний арьсны эсүүд нь үхэж байгаагийн илэрэл юм. Хэрвээ энэ эсүүд үхэхгүй бол цаашаага хувирч мутацид ороод хавдрын эс болох. Эрсдэлтэй учраас эсүүд өөрсдөө устгах юм програмтай байдаг юм байна. Тэгэхээр бидний наранд түлэгдээд байгаа бол яг үүндээ биднийг хамгаалж байгаа тогтолцоо юм. Гар барих үед хүний дархлаа эсрэг хүний биеийг шинжилдэг. Хүмүүс хоорондоо мэдлэгтэй гар барь. Энэ үед болохоор гар барьж байгаа хүмүүс нь хоорондоо бичил микробуудыг солилцдог байна. Энэхүү солилцсон бичил микробуудыг хүний дархлааны эсүүд таньж аваад тухайн хүний мэдээллийг өөртөө сануулж авдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл их гар барьдаг хүмүүс хоорондоо мэдээллийг солилцсноос үүдээ нэгнийгээ өөртөөс нь гадна биеийн доторх дархлааны эсүүд нь таньдаг болдгоо гэсэн үг. Ингээл бодоод үзэхлээр магадгүй нэг багийн ч юм уу нэг ажлын хүмүүс хоорондоо их гар барьдаг хүмүүс өдөр болгон барьдаг хүмүүсийн доторх бичил орчин нь бас төстөө болсон байдаг ийм судалгаанууд байдаг юм байна. Энэ нь бас одоо юу гэдэг миний хувьд бол нэг багийнхан хоорондоо дархлааны хувьд адилхан байна гэдэг нь бодисын солилцоо болон сэтгэл зүйн хувьд адилхан байх бас
хандлагыг төрүүлэх болов ингэснээр багийн амжилтанд бас нөлөөлөх юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл бидний мэддэггүй маш олон мэдээллийн солилцоо явагдаж байдаг юм байна. Экос эрүүл амьдралын ус. За ингээд миний өнөөдөр бэлтгэсэн фактууд та бүхэн сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Ингээд шинэ үйлрэлийнхаа шинэ дугаараар сонирхолтой зочдтой томоохгүй уулзцгаая.